Дархуул аймагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх, соёл спортын томоохон ивент арга хэмжээнүүдээр дамжуулан эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлогын хүрээнд Дархан Мазаалай 2026 Бартаад замын автоспортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний албан ёсны нээлт өнөөдөр залуучууд театрын найрамдал талбайд боллоо. Энэ удаагийн тэмцээнд мэргэжлийн болон хагас мэргэжлийн нийт 100 гаруй тамирчид үндсэн 4 ангилалд хурд хүч, ур чадвараа сорихоор хүрэлцэн иржээ. Тэмцээнийг Монголын Бартаад замын автоспортын холбоо, улсын хурлын гишүүн, ажилтны эрдэс баялагын сайд Гонгорын Дамдын нэмийн ажлын алба, Дархуул аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Дархуул засаг дарга аз жаргал болон Монгол улсын хурлын гишүүн Гонгорын Дамдны юмнаар санаачлан дэмжиж бидэртэй хамтран зохион байгуулж байгаа. Тэгээд Дархан хотын ард иргэд болон Дархан хотын залуучууд техник сонирхдаг механикууд маань өргөнөөр ирж оролцохоо гэж найдаж байна. Тэгээд тэнцээ уралдаан сайхан болж өнгөрөх байхаа гэж бодож байна. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг бодлогоор дэмжснээр орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн Дархуул аймгийн үйлдвэрлэлээс гадна соёл спорт, залуусын хэмнэлтэй хот гэдгийг сурталчлах том алхам болж байна. Тэмцээн 6 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Алтан хундагны ил сэгмэх газарт зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд маань Дархуул аймгийг зорин 6 аймгийн 100 гаруй тамирчид, за мөн 100 гаруй тамирчдыг даган нэг тамирчны ард бол 5-аас 10 баг бүрэлдэхүүн ажилтдаг ингээд маш олон тооны хүмүүс бол Дархан хотод 3 өдрийн туршид Дархан Мазаалай тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр зэрэг энэхүү тэмцээнд дарханчууд маань энэ хоёр амралтын өдрүүдэд Алтан хундагын элсэн гэх газар зохион байгуулагдах тэмцээнийг зорин ирж энэхүү тэмцээнийг үзхийг хүсэж байна. Тэгэхээр энэ мэтчлэн Дархуул аймаг маань залуусын хот. Тэгэхээр экстрим спортуудыг бол дэмжин ажиллаж байгаа. Дарханд бол дархан дрифтийн тэмцээнийг жил болгон 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэгээд эх 10 сард дрифтийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн 6 сарын сүүлээр 3 улсын энэ цайны замыг дагсан автокросс гэсэн олон улсын тэмцээнийг бас зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Тэгэхээр энэ мэтчлэн Дархуул аймагт маань автын, дугуйн, мото гэх мэтчлэн олон тарт спортыг бол зохион байгуулж байна. Зохион байгуулагчдын зүгээс автоспорт сонирхогчид үзэгчтэй хандан ил задгай хог хаяхгүй, ил задгай биедсэхгүй байхыг анхаарууллаа. Мөн автоспорт нь өндөр эрсдэлтэй тул зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, аюулгүйн зурвасыг чанд баримтлан Бартаад замын уралдааныг соёлтой, аюулгүй үзэж сонирхохыг уриалж байна.